Энэ одоо өргөн барьж байгаа төсөл дээр ер нь одоо хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, за зөрчигдсөн эрхийг сэргээх, за хүний эрхийн одоо үүсэт байгаа нөхцөл байдал дээр ямар хамгаалтууд нэмэгдэж байгаа энэ тал дээр тодорхой мэдээллүүдийг өгөөч гэж хүсэж байна. Хүний гэрчээр асууя гэж дуудчихдаг. Тэгээ гэрчээр асуух гэж байгаа юм байх гэж очингууд баах юм асууж яснаа эргээд нөгөө мэдүүлгээр нь яллагтагч болгочдөг. Тэгээ чи ингэж мэдүүлсэн гэдэг ингээ хувирахчдаг. За хүнийг яллагтагчаар татсан тогтоолоо үзүүлдэггүй, хувилаад авъя гэхээр өгдөггүй. Тэр байтугай өөрт холбогдох хэсгийг үзгээд мөрдөн байцаагч нь хоёр талаас нь гараараа дарчаад энэ хэсгийг л үзүүл болиул гэж хэлсэн. Гих мэтчлэн за тэгээд дээрэс нь өмгөөлөгчийн бол эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрхийн хувьд хязгаарлагдмал байсан. Прокурор буюу улсын яллагч нь хамаагүй илүү эрхтэй байсан зэрэг маш олон эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд олон жилийн турш хүний эрхийн чиглэлээр яригдчихсэн, шүүмжилжсэн зүйлүүдийг энэ төсөлд оруулсан байгаамаа. Ер нь энэ хууль одоо батлагдсанаар зүгээр одоо тэгж хэлэх нь хаашаа 100% гэхэд хичнээн хэдэн хувьд нь бол энэ одоо хамарч зохицуултыг одоо хангаж чадах вэ? Энэ улсын хурлын 18 дугаар тогтоолоор бол бид нар үндэслэл болгосон 18 дугаар тогтоолоор 14 арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэж үүрэг болгосон. Бас нэлээд судалж яж гарсан тогтоол, судалгаа хийж гарсан тогтоол. Энэ 14 арга хэмжээнээс бид нар энэ удаад 13-ыг нь хэрэгжүүлье гэж оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ дундаас бол хавц тэргийг захимжуулахтай холбоотой хэсэг нь бол бид энэ удаад оруулж ирсэнгүү. Ингээд бодохоор улсын хурлаас эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг 14 төрлөөр хаах гэснээс бид нар 13-ыг оруулж ирж байгаа учраас хэрвээ тогтоолынхоо хүрээнд орж ирж байгаа гаар нь хуульч тооцох юм бол нэг 90 гаруй хувьтай орж ирж байна гэж бид ойлгож байна. Энэ прокурор дээр байгаа зөвшөөрлийг дэлхийн жишгээр, олон улсын жишгээр шүүх рүү шилжүүлэх алхмуудыг хизээ их вэ? Хүн ямар хэрэг цэжиглэгдэж байгаа мэдэхгүй очиод юмаа үзье гэхээр тэр байцаагч нь хуруу гараараа дард суучаад үзүүлдэггүй байх зэрэг 10 гаруй маш хүндрэлтэй асуудлыг шийдэж байгаа. Өмгөөлөгчийн эрх хэмжээг нэмж байгаа, хүний эрх хчлийг хангаж байгаа бас чухал өөрчлөлтүүд орж байгаа гэж ач холбогдлын хувьд үзэж байгаа. Ер нь энэ хүний эрхийн эрх зүйн хөгжилтөө өнөөдрийн эрүүгийн эрх хэн шийдвэрлэх энэ хуулийн дүүцэл маань ер нь хэр хэмжээнд байгаа вэ? Аль өөрчлөлтүүдийг хийвэл хүний эрхийн шинжтэй өөрчлөлт орох юм бол гэж судалсны үндсэн дээр өнөөдрийн өөрчлөлт орж ирж байгаа. Ялангуяа энэ шалгаж байгаа нэрээр залхаан зээрлүүлдэг, дарамтлаад ингээд сунгаад байдаг энэ 20 дугаар зууны ихэнх үеийн балиар арга хэлбэрийг халахын тулд хид хэдийн нэмэлт зохицуултууд хэрэгтэй байна гэж. Өөрөөр хэлбэл хэрэг шалган шийдвэрлэхэд оролцогч талуудын тэгш хэрэгтэй байх зарчим хангагдахгүй байна гэсэн үг. Тэгш хэрэг байхгүй болохоор хүний эрх зөрчигдөх үндслүүд нь бол тасрахгүй байна гэж үзэж байгаа. Энэ өөрчлөлтийн өнөөдрийн бидний оролцолтын гол агуулга бол нэгэнтээ эрх зүйн тусалцаа авъя гэж байгаа бол тэрийг хангах. За эрх зүйн тусалцаа аваад өмгөөлөгчтэй болцсны дараа тэр өмгөөлөгч нотлох хуримтаа гаргаж өгөх, хүнээ хамгаалах, аль шатанд энэ боломж болцоог нь бүрдүүлж өгөх гэсэн энэ тал руу байгаамаа. Тухайн хүн албан тушаал ахих тусмаа, эрх мэдэл авах тусмаа хүний эрхийг дээдлэх энэ нөхцөл байдлаас буурч шүү гэдэг ийм шүмж явдаг. Нийгэмд оролцоотой явж байгаа бүх байгууллагууд жил бүр улсынхаа хэмжээнд хүний эрхийг авч хилцдэг тийм ярилцдаг тогтолцоо руу оруулаарай гэдгийг хэлмээр байна. Хүний эрхийг хилэлцдэг тийм цахим платформтой болмоор байна. За эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхлээр нь дэмжиж байна. Ер нь бол удаан хүлээгдсэн. Тийм учраас энэ бол одоо чухал цаг үеийн олсон асуудал орж ирж байна. Шүүх прокурор, мөрдөн шалгах байгууллага хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг захин платформ ашиглаж явуулах боломжийг хуульчлах зохицуултыг оруулж ирж байгаа нь бүр их том дэвшилттэй зүйл харагдаж байна. Хэдийгээр нэг хуулийн төслөөр бүгдийг шийдвэрлэх болцоогүй ч гэсэн өнгөрсөн жилүүдэд эрүүгийн эрхийг хян шийдвэрлэх тухай батлагдсанаас хойш гарсан энэ процессын үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлүүдийн дийлэн хувийг боломжит хэмжээгээр шийдвэрлэхээр бид нар оруулж ирж байгаа. Энэ төсөл батлагдсанаар эрүүгийн эрх хян шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшлэнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. Хуульч гишүүдийг оролцуулсан өргөн хүрээний ажлын хэсэг байгуулад хүний эрхтэй холбоотой асуудлаар улсын их хурл одоо бодлогынхоо төвд ажиллаж байгаа энэ нөхцөл байдал дээр нийцүүлж энэ өөрчлөлтийн асуудлыг илүү чанартай болгох тал дээр нь хөндөгдсөн хэмжээнд нь одоо анхаарч ажиллах шаардлагатай байна шүү.